Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ Америкт хятад хүмүүсийн хооронд болсон иргэн талаар ярилцсан. Хятадын хойд хэсэгт байх Далян гэх хотод 1994 онд төрсэн Шао Тон гэх айлын ганц охин байдаг. Шаон овг нь Тон нь нэр нь юм байна. Айлын ганц охин учраас аав ээжээ хайран думбаж өсөж том болсон. Багасаа л маш олон төрлийн аав ястай тэрээр төгөлдөр тоглож, бүжгэлж дуулдаг байсан болохоор аав ээж нь охиноо урлагаар явуулъя гэж бодсон ч Тоон хажуугаар нь хичээлдээ сайн байсан бөгөөд түүний мөрөөдөл нэг бол биологч, нэг бол баримлч болох байсан. Харин аав ээж нь охин маань юу гэсэн тэрийг нь дэмжинэ гэсэн байр суурь тавь. Тоон Даляны хамгийн алдартай охидын дунд сургуульд орсон. Хятадд Гаокао буюу эсэлтийн шалгалт байдаг. Манайхан баг мэдэх бах. Шалгалтанд сургуулаа төгсөж байгаа 9-өөс 10 сая орчим сурагч оролцдог бөгөөд 2-оос 3 өдөр үргэлжилдэг. Их сургуулиудад элсгэд 70-аас 90% хүртэлх оноотой байх ёстой бөгөөд цаашдын амьдралыг нь шийддэг гэж үздэг юм байна. Хятад хэл, математик, англи хэлийг заавал өгөх ёстой бол бусад хичээлийг сонголтоороо өгдөг. Хятадд ихтэй сургуулиудын тоо, сайн сургуулиудын хүрэлцээ хязгаартай учраас Гаокаод өндөр оноо авах нь шилдэг сургуульд орох гол зам болдог. Ахлах сургуулиа Тоон анх удаа найз залуутай болох бөгөөд найз залуу нь бараг л гоц ухаантан гэсэн үг. Тэд ахлах сургуулийн хүүхдүүд мөртлөө кино, театр, цэцэрлэг түрээлэн биш, номын санд хичээлийн ихэнд тэдний хувьд болцоо байсан. Ингээд найз залуу нэг олимпиадад орж төрүүлээд их сургуулиас урилга авсан бол Тоон тэгж чадаагүй. Дээрээс нь найз залуугийнхан сургууль амьдарч байгаа газраас нь нэлээд зайтайсан болохоор яах ч аргагүй салцгаадаг. Энэ цагаас хойш Тоон хичээлдээ муудаж хүсэл эрмэлзэлгүй болж эхэлсэн. Дараа нь Гаокаогийн шалгалтаа өгсөн ч тэнцээгүй. Хүссэн сургуультай орж чадхааргүй болсон тэрээр аав ээжтэй гадаадд сурмаар байгаагаа хэлдэг. Тооны аав төрийн албаа агчсан. Гадаадад ялангуяа Америкт сурахын тулд их хэмжээний мөнгө хэрэг болно. Ингээд аав нь миний охин юу ч хийсэн амжилтанд хүрнэгээд насаараа цуглуулсан хадгаламжиндах мөнгөө бүгдийг нь өгсөн. $100,000 буюу 350 сая төгрөг болгоод Америк руу сурахаар болдог. Гэтэл Америк руу сурахаар явахын тулд дахиад шалгалт өгөх хэрэгтэй учраас хэдэн сарын дараа Бээжин рүү ирж эндээ Америкийн эсэлтийн шалгалтаар мэргэсэн академид ороод Ли Шанлан гэх залуутай танилцдаг. Бүгдээрээ Шан гэд дуудаад явжээ. Тооноос 3 насаар ах тэрээр анхны харцаар Тоонд дурласан бөгөөд Америк руу явах хугацаанд ойролцоойсон болохоор хоёуланд нь маш сайхан байсан. Ингээд удалгүй Тоон Шааныг өөрийнхөө төрсөн нутаг Далянд урьж аав ээжтэйгээ танилцуулдаг. Шааны гэр бүл нилээн чинээлэг бөгөөд Шаан өөрөө ийдэлдэгч нэг талаараа нилээн дугай даруухан дотгошоо хөвгдсэн болохоор Тооны аав ээжэд тийм ч их таалагдаагүй. Тэгээд охиндоо цаашдаа хамт байна гэж үерхэж байгаа мó? Хамт Америк руу явах юм уу гэхэд Тоон үгүй. Бид хоёр үерхээгүй зүгээр л хамт хичээлээ идэн гэсэн болохоор аав ээжийнхэн санааж амарч угаасаа Америк руу явчих юм бол салах бах гэд тоохгүй өнгөрөөдөг. 2012 оны 9 сар болж Тоон шалгалтандаа тэнцэж Жоржиэснороо Айва мужийн Айва их сургуульд химийн инженерийн ангид элсдэг. Ихэвчлэн химийн инженерээр эрэгтэй хүүхдүүд сурдаг болохоор аав ээж нь охиноороо маш их бахархсан. Тоон сургуультай оров уугүй маш хурдан тасаж бүх хичээлдээ явдаг ба танилынх нь хэлснээр маш ухаалаг учраас оюутнууд түүнийг өрсөлдөгч гэж харж чаддаггүй байсан гэдэг. Ер нь Аз сурагчид гадаадад хамгийн сайн сурдаг. Үүний жишгээр Тооны машинж ашиглахгүй бодож эвлүүлдэг шоог 1 минутын дотор эвлүүлдэг гэжээ. Үүнийхээ хажуугаар шоудах үедээ ч шоуддаг байсан. Тэрээр оюутны байранд амьдардаг ба өрөөндөө гуруула хамгийн анхамд нь мөртлөө хамгийн намхан нь байсан учраас дүүнэр нь түүнийг Little Sister гэж дууддаг гэжээ. Харин Шан Нью-Йорк мужийн Рочестер технологийн их сургуульд 2012 оны 9 сард элсэж орсон. Тоон яалтчгүй аав ээж болон найзуудаа Шаантай үерхэдэггүй. Надад найз залуу байхгүй гэж хэлсэн ч Шаан эсэргээрээ Тооныг найз охиноо гэж танилцуулсан. Ингээд Шаан Тооны сурдаг Айва руу байнга уулзгаар очдог. Магадгүй нэг улсад байгаа юм чинь байнга уулзаж болох байх гэж бодож болох ч гэсэн энэ хоёр мужийн хоорондох зайн тоглоом биш. Шааны амьдарч байгаа газраас Тооны сурч байгаа сургууль 1000 км-ийн зайтай. Бараг хотоос уус орсонтой адилхан. Ганц ч удаа зогсохгүй, амрахгүй явах юм бол 14 цаг зарцуулна. Энэ хол замыг Шаан өөрөө машинаа бариад туулдаг гэжээ. Хэр олон удаа ирж оцсныг нь мэдгүй ч удалгүй эсэж орсон сургуулаа хайж Тооны сурч байгаа Айва их сургуульд орохоор дахиад шалгалтанд бэлдэж эхэлдэг. Үнэхээр ормоор байгаа бол өөрийнхөө амьдарч байгаа Рочестер шалгалтандаа бэлдээд тэнцэх юм бол Айвад ирэх ёстой ч Шаан тэгэлгүй. Эхлээд Тооны байгаа газар ирж дараа нь шалгалтандаа бэлддэг. Асуудал нь Шаанд амьдрах газар байгаагүй. Гэр оронгүй учраас Тооны дотор байранд хамт амьдардаг. Эмэгтэй дотор байранд эрэгтэй хүн орж болдсон бах та гэж бодмоор байгаа ч нууцаар орж бүр хэдэн сарын турш амьдарсан. Тоонтой хамт амьдардаг хоёр охин ч зөвшөөрч бөөндөө хамт амьдарчээ. Өмнө нь Шааныг дуу муутай тотгошоо гэж хэлсэндээ хэдий ийм дуу муутай байсан ч ядаж нэг өрөөнд амьдарч байгаа бол хаяа ч гэсэн дуурах ёстой ч тэгдэггүй байсан бөгөөд дотносгож оролддоггүй гэжээ. Өдрийн цагаар ихэвчлэн охтууд хичээлдээ явсны дараа Шаан өрөөндөө ганцаараа үлддэгч ядаж гэрээ цэвэрлэх, хоол их,
Хоол ихгүй маа гэхэд гаднаас орж ирж амьдарчгаа л идэх юм жолтгой аваад тавьж болох ч ганц ч удаа тэгж байгаагүй. Бүр өөрийнхөө заавруулсан юмыг ч цэвэрлэдэггүй байсан гин. Тэгээд амралтын өдрөөр бөөндөө гэрээ цэвэрлэе гэхээр ажлаас тухтаад алга болдог гэжээ. Шааны дараагийн асуудал тооныг хажууд нь байхгүй бол уур нь үрдэг. Тоон хичээлдээ явна, гэрээний даалгавраа нь шалгалтандаа бэлтэнгээд заримдаа шөнө хүртэл суух хэрэг гарах болгонд шаан хаана байна? Хизээ ирэх юм? Хажууд чинь хийн сууж байгаа ингээд алхам бүрийг нь хяндаг. Удалгүй тоон 2 дугаар курстээ орж шаан шалгалтандаа тэнцээд дотор байрнаас гарч өөр газар байр түрээлж амьдрахаар болсон. Ингээд хамт амьдарч байсан охтууд бөөн баяр болоходог. Тоон шаан хоёрыг хэн ч харсан үерхэж байгаа гэж хардагч тоон найзуудаа үерхээгүй гэж хэлсээр байлаа. Нэг өдөр өрөөнийх нь хамтрагч тоонд чи шаантай харилцаагаа зэгцэлсэн нь дээр юм биш үү гэхэд тоон үерхээгүй гэж харилцаагаа зэгцэлнэ гэж юу байсан бэ гэдэг. Анх шаан ирээд таньдаг хөнгө учраас тоон түүнийг үдшилэг болвол даавалж явж найзуудтайгаа гадуур гарахдаа хамт явдаг байсан ч одоо шаан ч бас их сургуультаа орсон болохоор найзуудтай олж хичээлээ хийгээд өөрөө баг багаар холдох байх гэсэн бодолтой шааныг түлхэжсэн ч асуудал нь түлхэх тусам улам л уулзгаар зүтгэдэг. Нэг шөнө шаан тооны дотор байранд ирж хаалгыг нь нүцсэн. Инээс болоод өрөөний охтууд уурлаж одоо арай хитэрлээ. Энийгээ зохицуулгээд охтуудын хоорондын харилцаа хүртэл муутсан. Иймэрхүү сонио харилцаатай дахиад 1 жил өнгөрлөө. 2014 оны 9 сард тоон 20 настай 3 дугаар курсын оюутан болсон бол шаан 23 настай. Америкт Монголтой адилхан хичээл нь 9 сард эхэлдэм байна. Тоон хичээлдээ ороод шинээр ирсэн нэг залуу дурлаж харьцаж эхэлсэн ч шаантай харилцаагаа дуусгахгүй бол болохгүй юм шиг санагддаг. Угаасаа эргэн тойрных нь бүх хүмүүс тэднийг үерхдэг гэж боддог болохоор эвгүй санагдсан тэрээр харьцаж байгаа залуудаа би шаантай бүр мөсөн салах хэрэгтэй байна. Уг нь харилцаагаа авч үлдэх гэж хичээсэн ч тохирохгүй мэлээ гэдэг. Нөгөө залуу нь ч ойлголоо би хүлээнэ гэсэн. 9 сарын 3-ны өдөр тоон өрөөнийхөө охинд би шаанд шинэ найз залуутай болсон гэдгийг хэлнэ гэж хэлээд хэд хоногийн дараа сургуу алга болсон. 9 сарын 8-ны нэгд өдрийн өглөө тооны өрөөний найз Жин нэрээ нууцсан юм байна. Нэг мессеж авсан. Мессеж ирсэн дугаар нь Шианых байсан ч битсэн үнэн тоон. Би тоон энэ Айва хотод байна. Утсаа алга болгоод холбогдож чадсангүй. Шиан яралтай хэрэг гараад хятад руу явах шаардлагатай болчлоо. Би эндээсээ автобусанд сууж найзуудтайгаа уулзаад 7 хоногийн дараа буцаад ирнэ гэсэн байв. Уг нь Жинд тоон Шиантай 9 сарын 5-нд 2 шөнө 3 өдрийн аялалд явна гэж ярьсан юм байна. 5 дахь хах сайн бүтэн сайн салахын оронд аялалд явж яадаг байна. Ямар тааж хэн төрүүлж явъя гэж хэлсэн нь тодорхойгүй. Харин тоон найзуудтай хүртэл Шиантай хагас бүтэн сайнд аялалд явнгаа салах тухайгаа хэлнэ гэд явсан. Жинд тоон найзуудтайгаа уулзна гэд 7 хоногийн турш хичээлдээ явахгүй гэж хэлсэн нь сонир санагдсан. Тухайн үед семестр дундаа орж исэн болохоор олон хичээл таслана гэсэн үг. Тэгтлээ онц сурдаг тоон хичээлээ тасалж 7 хоногийн турш найзуудтайгаа уулзхол Шиан хятад руу ганцаараа явхаар болсон. Энэ мессеж Жинд шөнийн 1 цаг 30 минутанд Шианы утаснаас ирсэн. Хэдий асуултаар дүүрэн байсан ч Жин итгэсэн гинэ. Гэтэл 7 хоног өнгөрсөн ч тоон буцаж ирсэнгүү. Ингээд болохгүй нэгэд мессеж ирсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа цагдаад мэдгдсэн. Цагдаа нар хамгийн түрүүнд тооны аав ээжтэй холбогдож охин нь сургуу болсныг хэлэхэд тооны аав хэд хоногийн өмнө хажим мессеж авсан гэдэг. 9 сарын 7-нд аав нь охин руугаа нүдний шилэн таарсан уу гэж асуугаад мессеж өчжээ. Тоон шилээ алга болгоод шинийг авна гэж ярьсан болохоор аав нь асуусан юм байна. Гэтэл тэр дорой хариулж найзаасаа шилийг нь зээлсэн гэдэг. Хурдан хариу өгөхөөс гадна маш товч хүүтэн хүн аястай битсэн болохоор аав нь гайхаж видео кол хийсэн ч авсангүй. Удалгүй дахиад би завгүй байна гэсэн мессеж ирсэн. Аав нь охиндоо гомдож байнга уулзаж чадахгүй хол амьдарчээж яагаад аавдаа ингэж хандж байгаа юм бол гэж бодсон. Алга болсон гэж төсөөлөөчгүй. Ингээд тооны аав цагдаа нарт тэр мессеж өчсөн хүн миний охинд ямар нэгэн зүйл хийсэн баха гэдэг. Мөрдөн байцаах баг тооныг Миннесотад найзуудтайгаа уулзна гэсэн болохоор найзуудыг нь судалж эхэлдэг. Өрөөнийх нь охтуудын хэлснээр тоон дадлага хийж байгаа танилцсан найзууд байдаг гинэ. Цагдаа нар инстаграмаар хайсаар байгаа тэр найзуудтай нь холбогдтол сүүлийн үед тоонтой холбоо бариагүй гэдэг. Тэгвэл Шиан ямар нэгэн зүйл мэдж байгаах гэж залхтал утас нь унтраастай байв. Хэд хоногийн турш залхсан ч адилхан байлаа. Энэ оронд сургуулийн ажилчид оюутнууд тэр хавьд амьдардаг хүмүүсийн дунд тооныг алга болсон гэх мэдээ тархаж бүгд цуглаад тооны алга болсон утсыг хаа сайгүй нааж интернетээр хүртэл цацдаг. Цагдаа нар хамгийн түрүүнд тооны амьдардаг дотор байрны нэгжлэг хийхэд сэжигтэй зүйл байсангүй. Тоон алга болохоос 2 сарын өмнө дадлага хийж олсон мөнгөөрөө 1997 оны Камриг машин авсан бөгөөд хизээ хаашаа явсныг нь шалгадаг. Мөн Шианы байр руу очиж хаалгыг нь тогтсон ч цоочтой. Тухайн үед цагдаа нарт нэгжих зөвшөөрөл байгаагүй тул дотгошоо орж чадалгүй явсан. Хамгийн сүүлд Шианы утасны байрлалыг шалгаж хаагур явсныг нь олоод бүх хяналтын камерын бичлэгийг шалгасан. Гэтэл 5 дахь өдөр буюу 9 сарын 5-нд тоонтой хамт аялал явна гэсэн өдрөө нэг мотель руу орсон. Айва их сургуулаас машинаар 15 минутын зайд авах буудлаа байсан.
Цагдаа нар буудлын эзэнд Шаан тоо хоёрын зургийг харуулад тэднийг санаж гин үү гэхэд тиймээ санаж гин. Манай буудалд Аз хүмүүс ирсгүүч тэр хоёр ирсэн болохоор сайн санаж гин гэдэг. Цагдаа нар тэдний орсон 218 тоот өрөөнд орж цус эсвэл зодтолцсон уул мөр байгаагүйг шалгахад цэвэрхэн байв. Буудлын эзний хэлснээр маргааш нь буюу хагасаа өдөрч тэднийг харсан гин. Цагдаа нар дахиад хяналтын камерыг шалгахад тэд ойролцоох дэлгүүрээс ус авах ба энгийн харагддаг. Гэтэл тэрний маргааш буюу бүтэн сайн өдрийн өглөө юу ч хэлэхгүй буудлын өрөөнөөсөө гарчээ. Буудлын эзэн тэдний хизээ гарсныг нь мдээгүй гэн. С ижигтэй байсан нэг зүйл нь тэд энэ буудлаар байнга үйлчлүүлдэг бөгөөд 11 цагт гарах ёстойч байнга цагаа тулгаж гараарай гэж хэлүүлж иж нэг юм гардаг байсан. Гэтэл бүтэн сайн өдөр яагаад ч юм эрт явсан байжээ. Буудлын эзэн ч гайхаад машин зогсоол руу харахад тооны машин байхгүйс учраас эрт гарчээ гэж бодоод өнгөрсөн. Харамсалтай нь хяналтын камерт тэдний гарч байгаа бичлэг бичигдээ гүйлцэн. Камер нь ажиллаж болдог байсан гинэ. Цагдаа нарт сонь санагдаж дахиад 218 тоот өрөөрөө очиж илүү анхааралтай наривчлан шалгахад орны толгой дээр маш жижиг толбнууд байх ба эндээс дээж авч лаборатори руу илгээсэн. Асуудал нь энэ өрөөнд Шаан тоо хоёрыг орсны дараа араасаа хүмүүс орсон учраас нотлох баримт байлаач бохирдсон байх магадлал өндөр гэсэн үг. Цагдаа нар Шааныг с ижигтэн гэж үзээд нэгжиг зөвшөөрөл авч гэрлүүн ортол өмхийн үнэртэж хаа сайгүй хог байхаас гадна гэрн замраагүй байхыг харуул өөртөө эрэхтэй хэдийн мааваа зүхтаж гэж таамаглаад шалгаад үзтэл Шаан аль хэдийнэ хятад руу явсан байв. Мөн Шаан болон тоо хоёрын утасны байрлалыг шалгахад Жин рүү би 7 хоногийн дараа очин Шаан яаралтай хятад руу явах ажилтаа болсон гэж бичгтээ Айвод биш тэр хол Чикагогийн нисэх онгоцны буудал дээр байсан. Мөрдөн байцаах баг онгоцны буудал дээр байгаа бүх хяналтын камерыг шалгахад Шаан онгоцны буудалд нааш цаашаа явж байгаа бичлэг байв. Эндээс уг нь шууд хятад руу явах байсан ч нислэг цаадал гарч хэдэн цагт биш хэдэн өдөр болно гэсэн болохоор Шаан эндээсээ Илэй рүү явж цаашаа хятад руу ниссэн. Тэгэхээр тэр мессежийг Том биш Шаан бичсэн гэсэн үг. Онгоцны буудал дээр явж чадахгүй нааш цаашаа холигч байсан Шааны өөр нэг холбоо иржсэн хүн бол Паул гэх хэрэгтэй. Цагдаа нар энэ залууг хайчжоод яагаад Шаантай холбогдсон талаар нь асуухад түүнд яаралтай ажил гарсан болохоор шууд нисэх онгоцны билет захиалаад өгөөч гэсэн гэдэг. Одоо цагдаа нар Шаан тооны көнөөгөө зугцсан байх магадлал өндөр гэж үздэг. Тоон сургуу алга болоод 3-7 хоног өнгөрлөө. 2014 оны 9 сарын 26-ны өдөр Айва хотын цагдаагийн газар манай хорооллын ойролцоо хаягдсан машин байна. Дотор нь юу байгааг мэдэхгүйч ялаанууд овоорч аимшигтэй үнэр гараад байна гэсэн дуудлага ирдэг. Энэ газар хаана вэ гэвэл Шааны амьдардаг орон сууцны хороол. Машин нь тооных. Цагдаа нар ирээд машины хаалгыг онгойлгоогүйч аимшигтэй үнэр гарчээ. Ингээд хамраа дараа тээшийг нээхэд дотор нь аялын цүнх байх ба нээвэл ялзраад хэн гэдгийг нь танихад хэцүү болсон цогц байхаас гадна толгойг нь цустай алчуураар боожээ. Хажууд нь 9 кг-ын гантел байсан. Задлан шинжилгээгээр Том мөн болгон тогтоогдсон. Цагдаа нар тооны толгойг хараад үхлийн шалгааныг толгой руугаа мохой зүйлээр цохиулж нас орсон баха гэж таамагласан ч задлан шинжилгээгээр амьсгал боогцсны улмаас нас орсон гэж гарсан. Тэгсэн мөртлөө хоолойнд нь боолгуулсан улмөр байгаагүй гэхээр тооныг толгой руугаа хүчтэй цохиулаад нас ороогүй байхад нь цүнхэн тийж тээш рүү зөөсөн гэсэн үг. Машин дотроос Шааны нэртэй бичиг баримтууд гарч ирснээс гадна жолоожийн суудал дээр тооны гар утас эвдэрсэн байдалтай хаягдсан байв. Дараа нь буудлын орны дээд хэсгээс авсан толбны хариу тооных гэж гарсан бөгөөд өрөөнд люминал шинжилгээ хийхэд их хэмжээний цус илэрсэн. Мөн тооны толгойг ороосоо алчуур буудлынх байсан. Тооныг хийсэн чимдааныг Шаан өөрөө дэлгүүрээр явж том жижигийг нэлээд судалж хоёрыг зэрэгцүүлж урд нь суугаад бүр харьцуулж авсан нь камерын бичлэгдүүлжээ. Бодвол энийг авал багтах болов яах вэ гэж бодсон юм байлгүй. Ингээд чемданаа аваад Walmart руу явж 2 ширхэг гантел авсны нэг нь тооны хажуунаас олцсон. Хүн болгон тооныг амьд байгаасаа гэж хүссэн ч ийм өрөвдөлтэй байдалтай олддог. Сургуулийн ажилчид, багш нар, оюутнууд, оршин суугчид цуглаж дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан. Дөнгөж 20 настай айлын ганц охин хаа байсан Хятадаас Америк руу сурахаар ирсэн ч эцэст нь ингэж дуусжээ. Тооны сургуулийн багш нар танилуд нь ярилцлага өгсөн бол өрөөнийхөө нөхдүүд, найзууд нь хитрхий цочорсондоо ярилцлага огт өгч чадаагүй. Энэ болсон дурсгалын арга хэмжээнд тооны аав ээж оролцож чадаагүй бөгөөд аавынх нь биеийн байдал огцон муудаж эмнэлэг твцсэн учраас ээж нь насраад ирж чадаагүй. Тэдний оронд тухайн үед Виржиниа мужид амьдардаг байсан аавынх нь найз дурсгалын арга хэмжээнд ирж гэр бүлийнх нь өмнөөс баярлаж талархснаа илэрхийлсэн байна. Тооныг алга болохоос хэд хоногийн өмнө Шаан Кэрен гэх эмэгтэй оюутантай 3 цаг гаруй уцаар ирсэн. Цагдаа нарт сэжигтэй санагдаж Кэрентэй холбоо ороод Шаантай ямар харилцаатай, яагаад 3 цаг ярьсныг нь асуухад зүгээр найзууд. Тэр өдөр Шаан мөнгнөөс болоод ууртай байсан бөгөөд надад тэр тухайгаа ярьсан гэдэг. Тоон уг нь зөвхөн өрөөнийхөө охинч Шаанаас салаад өөр залуутай үерхэн гэж дотуур байранд байхдаа хоёулахны хайрсан яриаг Шаан чагнажээжээ.
Юу болсон бэ гэхээр ийм юм ярихын өмнөхөнтэй Шаан Тоонтой уцаар ярьжгаад шууд өрөөнийхөө охинтой уцаа салгалгүй Шаанаас сална гэж ярьсан. Уг нь Шаан уцаа салгах гэжсэн ч өөрийнх нь талаар яриад ахаар чимээгүй үргэлжлүүлж 30 минут орчим сонссон. Энэ яриаг сонсоод сэтгэлээр унсан Шаан Кэрн рүү залгаж гомдлсон юм байна. Цагдаа нар энэ бол санамсаргүй гинэд үлдсэн хэрэг биш. Хамгийн эхлээд аялалд явна гэж төлөвлөж дараа нь чемодан гантел худалдаж авсан. Гантел авсан шалтгаан нь анх цогцыг далаа юм уу голд хөндрүүлж хаях бодолтой байсан. Тэрээр хэрэг гарсан өдрийн үүрийн 3-4 цагийн хооронд хальт гол руу очиж уулмөрөөсөн. Энд нэг цаг болохдоо чемоданы голд хайсан ч даалтрахгүй ил гараад байсан болохоор буцааж гаргаад машины тэшинд хийсэн. Ингээд цогц саях газраа хүртэл ботсон байгааг харуул төлөвлөсөн хүн амнэр гэдэг амар л уралсан юм шиг байгаа. Тэрээр би тооноос олж сургуулаа солиод бүр нүүж ирсэн байхад гээд энэ мөчөөс эхэлж хоол идгээ болж бөөлжөж унтаж чадхаа байсан. Эцэст нь би авч чадахгүй бол алга болгоно гэд тоонтой буудлын руу явж түүнийг амьсгал хураагаагүй байхад нь чемодан тийгээд машиныг нь хайж бичиг баримтаа аваад тооны өрөөний охин Жин болон аав руу тооны дүрд орж мессеж өчээд найз руугаа залгаж онгоцны билет захиалуулж Америкаас явсан. Мөрдөн байцаах баг Шианы баримтлах бичгийг илгээсэн ч Америк хятад хоёр ялтан шилжүүлэх гэрээ байхгүй маань. Тэгвэл Шаан энийг мэдээд их орн руугаа явсан болов эсвэл зүгээр цугцсан болов? Миний бодлоор Шаан үнэхээр ухаантай. Хичээлдээ сайн хүн энийг мэдэхгүй байх гэж байхгүй бах. Америкийн цагдаа нарт зүгээр л хамтарч ажиллаж өгөөч гэхээс өөр хийж чадах зүйл байгаагүй. Аз болоход энэ эрэг Америкийн хэвлэл мэдээллээр дүүрч Хятадд ч асуудал болсон. Америкт хүн амны эрэг их гардаг болохоор зөвхөн ойр авд нь мэддэгдээд өнгөрдөг тохиолдол их байдаг. Энтэй адилхан байсан бол хэрэг дарагдаад өнгөрч болох байсан ч Азаар Хятадд олон хүмүүс энэ тухай мэдсэн. Ийм тохиолдолд хоёр улсад харилцан ашигтай тохиролцоо хийж болт юм байна. Жишээ нь Америк Хятадд өмнө нь бид нар танад хар тамхины 8 ачтыг хүлээлгэж өгсөн. Одоо та нар биднэрт энийг хийж өг гэх мэтэр. Хамгийн гол нь хохирогч нь Хятад учраас туслахаас өөр аргагүй. Үгүй бол арт түмэндээ хараалуулах. Ингээд Айва мужийн цагдаа нар Хятадын элчин сайдын яамд цагтл бичсэн бөгөөд энэ хооронд Хятадд Шианы царайг ил гаргаж хаштаг ашиглан бөө юм болдог. Эцэст нь 2015 оны 5 сард хэрэг гарснаас хойш 8 сарын дараа Шиан өөрийнхөө төрсөн нутаг Винжоо хотод баривчлагддаг. Хятадын цагдаа нар бид нар Шианыг Америк руу явуулахад хэцүү байна. Оронд нь сайдар шалгаад шүүх рүү явуулъя гэж амладаг. Айвагийн цагдаа нар Хятад улс угаасаа хатуу шийтгэлтэй учраас бид нарын хүссэн хэмжээгээр шийтгэх байх гэд бүх олж илрүүлсэн шалгасан зүйлээ даатгадаг. 6 сард Шиан олон улсын хүн амны эргээр буруутгагдсан. Эхлээд хэрэгээ үгүйсгэж би хүн алаагүй гэсэн ч жилийн дараа шүүх хурлын үеэр тохиролцсон уу яасан хэрэгээ үлээж би үнэхээр харгас зөөж хэрэг хийх үедээ өөрөө ухаангүй байсан. Бас би тоонд маш их хайртай гэсэн ч надад хайргүй гэдгийг нь сонсоод өөрийгөө үнэхээр их өрөвцөн. Гэхдээ тоон эхлээд над руу тайрсан. Би өөрийгөө хамгаалахын тулд яах жаргагүй тооныг алсан. Би анхнаасаа Хятад руу явах төлөвлөгөөтэй байсан. Огт зүхтаагүй гэдэг. Өмгөөл хүчтэйгөө нийлээд төлөвлөсөн биш санамсаргүй гинтийн хэрэг болох гэж үздэг. Шүүх хурал 6 цаг үргэлжилж шүүгч тооны аав ээжийг шүүх хуралд оролцохыг хоригдсон. Яагаад гэдгийг нь мэдгүй ч дахиад ямар нэгэн зүйл болох вэ гэхээс урьдчилан сэргийлсэн байх. Тэгсэн ч тооны ээж шүүх хурлын үеэр хаалга хөшгөлж орж ирээд охин маань байхгүй. Миний амьдрал ямар ч утга учир алга. Одоо надад уур хилэн гунигл үлдсэн гэж хашгирдаг. Ганцхан охинтой ээж хүний хувьд алуурчин яг адилхан алмаар санагдсан байх. Харин тооны аав алуурчин амаараа төлөөсийг нь төлөх ёстой гэж хэлсэн. Дараа нь Шианы аав ээж тооны аав ээжтэй уулзаад уучлалт гуйж хүүхдээ буруу өмөжүүлсэн гээд нөхөн төлбөр болгож 700 сая орчим төгрөг өгсөн. Мөнгө агаад яах вэ? Шиан 2016 оны 6 сард бүх насаараа хорих ял авсан ч асуудал нь тэнсэн суллах боломжгүй биш. Шоронд сайн өргөдөл авах юм бол баг багаар ял нь буурна гэсэн үг. Хамгийн багадаа 13 жил болоод гарч ирэх боломжтой гинэ. Харин Айва мужийн прокурорын газраас Шианд өгсөн ялд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн бөгөөд Америкт шүүх хурал болсон бол адилхан шийтгэх байсан. Эннээс бага ял аваагууд нь баярлж гин гэдэг. Тооны аав охиноо нас барснаас хойш бие нь бүр муудаж охиныхоо цогцыг өөрийн биеэр очиж авах гэжсэн ч биеийн байдлаас олж чадалгүй засгийн газраар дамжуулж авсан юм байна. Ингээд өнөөдрийн эрг маань нүрээ дуслаа. Таалагдсан бол суугдаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.